захиргааны шийдвэр бол тухайн хувь хүний хувьд нэг бол эерэг байдлаар эсвэл сөрөг байдлаар үр дагаврыг дагуулж болно. Жишээлх юм бол таны одоо газар эзэмших эрхийг хүчингүй болгочлоо. Эсвэл одоо таны явуулж исэн үйл ажиллагааг зогсоочлоо. Ийм зогсоох шийдвэр гарлаа гэж үзэх юм бол энэ бол таны эрхийг бол эрхэд бол сөрөг байдлаар үр дагавар үүсгэж байгаа ийм шийдвэр байна. Гэтэл эсвэргээр жишээлх юм бол танд газар эзэмших эрх олгод юм уу? Эсвэл одоо таны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгж байгаа бол энэ бол эерэг байдлаар шийдвэр бол гарч ийн гэсэн үг. Тэгэхээр ямар тохиолдолд энэ сонсох ажиллагаа буюу одоо явагдах ёстой вэ гэхээр таны эрхийг ялангуяа сөргөөр нөлөөлж саяных шиг тийм ээ. Танд одоо тодорхой эрх үүргийг хүлээлгсэн, үүрэг болгосон, хоригдсон шинжтэй ийм шийдвэрүүд захиргааны байгууллагын зүгээс гарч байгаа бол та бол энэ шийдвэрийн талаар одоо энэ шийдвэр яагаад гарч байгаа эрх зүйн үндэслэлийн талаар тийм ээ өөрийн тайлбар нотлох баримтаа өгөх байдлаар сонсох ажиллагаанд бол оролцох хэрэгтэй. Тухайн иргэний хувьд хандхаас гадна өөр иргэнд хандсан шийдвэр бас таны эрхэд нөлөөлж болно шүү дээ. Жишээлх юм бол би одоо өөрийн газар дээр амьдарч идэл миний газар руу халдаад байдаг юм уу тийм ээ өөр этгээдэд жишээлбэл газар эзэмших эрх олгочдөг ч юм уу. Эсвэл миний амьдарч исэн Орос улсны одоо хажууд хүүхдийн тоглоомын талбай дээр гэдэг юм уу нийтийн эзэмшлийн замын талбай дээр барилга байшин барих зөвшөөрлийг өөр нэгэн иргэн хөлийн этгээд олгочихж байгаа бол энэ бол бас миний эрх ашигыг өндөгдөж байна тийм ээ. Тэгэхээр энэ талаар энэ одоо тэр шийдвэр олгосон этгээдэд олгохын өмнө надаас явах хэвээр бас миний эрх ашигын талаар яаж зөрчигдөх энийг яаж одоо зөрчихгүй байх арга хэмжээ авах болцоотой үнэхээр энд заавал газар эзэмших эрхийг олох ёстой юу олох боломжтой юу боломжгүй юу гэдэг талаар байр суурийг илэрхийлэх ёстой гэсэн л санаа.